хүний эцэгхээс өвлөж авч болох мэдээлэл чинь Марксийн чинь ингэж сашиглаж байна. Тэгэхээр бидний 400 жил хүн гэж үтсэн хэлцгүй махбод маань хүн гэдэг ойлголтын 30-аас 41 он хэлсэн. Ухамсар гэдэг бол бидний 70 хүртэл хүн гэдэг ойлголтын 70% үзэж байгаа. Энэ оюун санаа, ухамсар, жинхэнэ бие, мөн чанар энэ өмнөдөр илэрхийлэгдсэн энерги, цөм энерги. Ерөөсөө бүх юм одоо энэ хорхой шавжнаас эхлээд амтэн тэгээд муухан таарах нөхөр. Тэгээд энэ зүйл юм сайн юм. Тэгээд хотод туйлгаад хагас ухад хүртэл энэ янз бүрээр нэрлсэн бүх юм юугаар энерги хэлбэрээр энэ сонгын хоёр нүдтэй гэдэг шиг энэ болгосон. За тэгэхээр бидний 70% энерги бий болгосон. Өөрөөр хэлбэл бидний үндсэн шин чанарыг энерги бий болгож. Одоо шилээд айлын 15%-ээс бүх шинж дараа 15%. Өндөр намын одоо бий байлгаас эхлээд за тэгээд аашаа шин зам чанар өөрөөр чадах сонирхол гүгэр усны шингэн өтгөн хүртэл арьсныхаа өнгөөр хүртэл бүгд энэ маргашгүй энд ямар шинэ тань гэдэг. Энэ юу гэсэн үг вэ? Тэр 15 хүүхэд 15 энергиэс үүсэлтэй учраас энэ байна. Тийм учраас монголчууд маш зөв энерги хуулийг зөв хэлсэн. Хүний хуулийг зөв хэлсэн. Нэгдүгээр энэ сүнсгэд нэрлэж байгаа юм маань тэр энерги. Энэ бол ухамсар, оюун санаа, тэнцүү сүнс, тэнцүү энерги гэсэн. Энэ бүхэн энерги. Таны аймаг хотгон нэрэн дээр. Таны хувь заяа дотор нэрэн ирмэг дээр. Танд одоо цаг байхгүй. Бодож суух цаг байхгүй. Маш аргатай минут секунд цаг өдөр хэмнэлийг хичээлж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Программаас их. Яагаад тэгэхээр одоо бид ярьлаа ш 70% энерги бол бид энерги хол термод намтын хол захирагдана. За термод намтын нэгдүгээр хуулийг ингээ аваад үзэхээр 3 заалттай. Энэ 3 заалтын дотор нэгдүгээр заалт бол та энерги юм чинь оргоо хоосноос бий болоогүй энергиэс үүссэн гэж шуутхан заасан заалт. Энэ таны үндсэн та энэтэй маргашгүй. Хоёр дахь заалт нь болохоор та энерги юм чинь устдаж үгүй болохгүй мөнх гэж заасан заалттай. Тийм учраас та устдаж үгүй болохгүй. Юм гэж